хүн авчих нэ 5 за тэнцээ 2 тэнд 3 бай. За 4 5 за ингэ саяны дараа үргэсэн 5 хүнээс асуултыг нь аваад тэгээд энэ хэлцүүлгийг завсарлаа дараагийн юм. Хэвлэхний хөлбөр яригдж байна. Тэгээ эцсийн шийдээгүй. Нөгөөх нь утгатай зэрэг нийтлэгч болон өөрсдийнхөө материалыг намын хэвлээд гараад ирсэн. Эсгийн оронд ажиллаж байгаа хүмүүс хараа гэх юм бол чинь улсын төсвөөс дэмжиж байгаа хэрэглээ. Шууд улсын төсөлд мөнгө өгнө гэж ойлгох байхгүй. Энэ нөө зохицуулбал хэлээд байгаа. Улсын төсвөөс мөнгө өгөхгүйгээр жишээ нь шонгийн моднууд дээр юугаар Батлуудаа өнгөө тавиад чинь гүйдэг төсөв өгч байгаа. Тэгээд шууд өсвийн мөнгө өгөхгүй шүү дээ. Тэгэхээр сая сонсогдсон одоо нам бодгоноос сонголтоо чамд өсвөр ахын төлөвсөн юм яасан. 21 мянга байна шүү. Үгүй юм дээ. За хатаа тэр зүгээр дөрөвдөө нэг юм тэр нэг давхантай асуудал тэр үнтэй нэг ойлгомжтой юм байна шүү. 16 оноос нэг хурцтай зэрэг явах юм. Тэрний бол энэ хэлцүүлгээс асуул яасан тийм. Тэр бол ойлгомжтой байлаа шүү. 14 оны дараагийн сонголтоос амттай асуулт байхгүй. За дараагийн асуулт. Сонгуулийн эсцэн заав дараа нэмэлт сонгуулийн хийж шүү. Ихгүйгээр онлайнаас заавал санал байвал төрөөс сонгож байгаа хэрэгтэй. Их хугацааны сонгуулийн улсмаагийн намын нэрээр сонгож байгаа. Одоо тэнцэж байгаа хүмүүсээс нэг авчаа, ерөнхийдөө чиглэлээр авчаа. Зүгээр яг 20 лет гэж байгаа сэвэж мэжтэй сонгуулийн орон нутгийн сонгуульд боломжтой байгаа. Унгаажаар санал авах гэх юм бас одоогоор манайд тийм боломж хангалттай байна. За шуудангаар санал авах бус орнд явдаг. Манайд бас хэрэглэхэд арай их болох чинь шуудангаар санал авахыг яг санд өгж байгаа процесс нь энийг нөлөөд гэр орноор бичиж юм уу шуудангаар сандын өгөхтэй ямар нэг байдлаар хөнгөлөөгөө сандын авчин тийм сөрөгийн гарч байгаа гэсэн байгаа. Тийм учраас бид нар тэрийг нэг хахгүй. За хол өмнөхээр хурууны хэгээ өгөөд тэгээд тэр санд ах байдлаар хайрны зураг гараад ингээд давхар олон хэлтээр ерсийн чих сандыг зэгцэж авсан. Энэ юутраараа дараа дараагийн сонгуулийн явах зүйлтэй өмнө нь эсгийн хорооныхон сонгуулийн сонгуулийн нэгэн чих сандыг бүрдүүлж байдаг. Тэгээд дараа нь нөгөө намынхаа садөрийн намынхаа нэмээд ингээд сонгуулийн бүтээн бол гаргадаг байсан. Тийм зэгцэж авсан. Тэгэхээр энэ зэгцэж авсан системээр цаашаа явж байгаа. Тэр намын бид сонгогчдын 50% хүний тасаар ер нь дэлхийн улсад 50% байдаг болсгүй болсгүй. Тэгээд дахин сонгуульд зүйл бол байхын бол практик хатаас Монголд дахин сонгуульд өмнө ирсэн нэг ясан өөрчлөлт юм. Эцгийн өдөр чигсэн цагааны өдөр чигсэн энэ өөрөө шугаас Ашгийн үн зүйлийн бол тэр сонгуульд 50% байх зэрэг сонгуульд төлөв тавиад тэр сонгуульд гэлж байсан болно гэсэн юмны хоёр зүйл болоод энэ бол аюул юм сонгуульд үүсэж байгаа. Эндээр ерөөсөө тэр хувь байхгүй талаараа заавал шуурдаг бай 40 талаараа шуурдаг бишээ юм байна. Зүгээр нэг юм байна. Тэгээд чи сонгуульд боловын эртний асуудал өнцөө үедээ тавьсан байна. Зүгээр хувийг бол 50% гэдгээр одоогоор хуулийн ашиглалтээр яригдж байна. Хуулийн авчгаар бас нэг аюултай маш цөөхөн хөлөөлөөр сонгогдчиход дараа нь өгч байгаа эсрэг эсвүүцээд авдаг
тэр ханган болсон тийм зүйл гардаг. Тэгэхээр 50% их цэгдэрээ заавал эцэг мөрийгөө дахин сонгуул авахыг ер нь бодиг хэлбэрээр яриад шүү дээ. Тэгэхээр энийг бол ерөнхий бичгийн сонгуул бол орцсон байгаа юм. Тэгэхээр орон нутгийн сонгуул дээр болохоор тодорхой хэмжээгээр орсон гэхдээ бас хуучин бол бүтэн тойргоор хүчингөө олдчоод тэгээд дахин сонгуул явуулдаг байсныг бодоод тодорхой аяг эсвэрүүдийн тактик байсан шүү дээ. Тэгэхээр одоо орон нутгийн сонгуул бол бүр дахин гэж байхгүй нэмэлт санал хураах гэдэг байна. Тэгэхээр өмнөд тэр яг сонгуулийн үед 6 сарын 2-нд сонгуул болсон 48% саналтай өсөлттэй байсан тэр сонгуулийн хэмжээ нэрээр байна. Тэгэхээр 7 хоногийн дараа нэмэлт санал хураах нь бол яах вэ гэхээр тэр 7 хоногийн өмнө сатаа өгсөн биш өгөөгүй сонгогчдоос нэмэлт санал аваад тэгээд өмнөд тэр нэмээ явж энэ найраа шалтгаан тийм копи хийсэн. Хоёр орон нутгийн гэж тэгэхээр сум дүүр хоёр бол нэг стандарт байна. Тэгэхээр дүүр бол одоо доод 100 мянган хугацаатай, дээд 250 мянган хугацаатай. 250 мянган хугацаатай дүүр дээр намаас ус иргэд ингээд баахан бочгоос иргэн гэсэн дээр 200 мянган хугацаа энэ нэгээд явах. Ямар байна? Нийс одоо арай өөр биш байна. Энэ дээр бол ийм байна. Тэрийн байгууллагын нөхцөл өөрчлөлт хоёрын саргай авсан байдгийн саргай гэж үзэх юм бол улсын нам орон нутгийн сонгуульд орох нь заах гэдэг. Тэгээд нөгөө талаа бол энэ сонгуульд хамт явна гэж утгаараа их дэд дэвшрэн хүмүүстэйгээ орон нутгийн дэвшрэн хүмүүс маань бас нэг баг болоод хамтраад явах боломжтой. Тэгээд тэр утгаараа сонгуулийн сурталчилгаа уулзалтаа хамт хийгээд явчихсан та. Тэгэхээр бид нар өнцөө үе дээр өөрчлөлттэй өөрөөр байгуулгын талаар энэ хоцсон байдлаа өөрчлөлтийг хэмжих тэрэндээ хаашаа сонгуулийн систем явуулдаг. Оролтны асуулт орон нутгад байдгүй манайч одоо зөвхөн шалгаасаа иргэний үндэсэнд одоо чиглэлээр төрөлж байж байгаа. Гэхдээ хөдөө гадаад энийг бол одоо орон нутгийн сонгуулиуд оролцохоос бас орон нутгийн сонгуулийн үеиндээ тухайн орон нутгад 180-аас доошгүй хүнгийн өнөг сандаа хөдлөс байн тасралтгүй гэж орж байгаа. Тэгэхээр өмнө нь бас нэг юм маргаан гисэн байдаг. Тэр донд нэг тоног шийдэж яваа буцаж орж ирсэн асуудал байдаг. Тэгэхээр тасралтгүй оройч 180 тухайн орон нутгад реалта байх гэдэг тийм яг тухайн гадаад байгаа нөхдөөс санал хураахад нэг жагсаалтанд орохгүй байх хэрэгтэй. Тэрийг оруулахаар ч сонгуулийн босч бүр хасуу гэдгээр хасч байгаа. За, бид усан гэж байна. Тэгвэл одоо энэ дээр супер лейшн байж байгаа юм байна. За